Орног дууны домог. Урд нэгэн цагт хот хойдын унаг хэмээн нутаг усан дан алдаршсан ажина хурдан хүлэг байжээ. Тэр хүлгийн эзэн хотл олондоо хоохон гэж алдаршсан товуугай хонгор халзан мориороо ан гөрөө хийдэг, аймаг хошууч дамждаг, ачаа тийшээч зөөдөг, бас дээр нь 10 гаруй хүүхдээ сундалдаг гинэ. Товуугайг даншгийн наадамд хонгор халзан морио уралдуулахаар сойж байхад нутгийн баяжуул тааралдаад хэрв энэ наадамд тамчхийн хүүгийн тарвганы ганц төрүүлчихдэг юм бол бид чин талаар нэг малаан цацаж хайчхаад хүлэг морь хөлөглөхгүй хөл нүцгэн гуйлгчин болцгоно гэж басамжилжээ. Тэгэхэд товуугай морь минь төрүүлдэг юм бол миний хонгорын өмнө өөр хүлгийн тоос ирэхгүй гэж хэлээд алтан амгайг нь амийг тааруулж татаарай. Алд сайхан зоогийг аяар гуйдаарай. Мөнгөн зуузаагийн мөрийн тааруулж татаарай. Мөлгөр хөөрхөн зоогийг аяар гуйдаарай гэж дуулжээ. Ийхүү даншгийн наадамд төрүүлж ирчээд хөлсөө хосуулж байсан хонгор халзанг нь харсан нөгөө баяжуул амаан барьж азар гадуугаар авсан ч алдахгүй морь байжээ гэж хэлж байсан гэдэг. Хожимо 25 наснда хонгор халзан морь уяан дээрээ олныг баясгаж гарааны газар руу гарсан морьдын араас хонгор халзан ганцаараа торолцтол шогшиж очичоод барайны газарт ирэхдээ харин барааны холоос төрүүлж ирсэн юм гэлээ. Ийхүү энэ сайхан домогт дууга өнөөдөр их хүртэл 8 настай балчраас 80 настай өтгөс хүртэл өвлөн дуулсаар. Хот хойдын ардын дуун ихэвчлэн морь, уул ус, хайр сэтгэл, ахуй байдал, уран цэцэн үхтэй шулуун шудраг үнэн амьдралаас ургуулж гарсан хошин дуу байдаг нь гайхалтай. Үүнээс үзэхэд Монгол орны байгаль хүн хоёрын шүтэлцээ холбоонд дуу хуур үүсдэг гэж болох. Монгол ардын дууны аяг шигэн энэ гайхамшигт цогц бүрдэл нь Монгол ардын урлагийн сонгодог хэмжээнд хүрч ард түмний маань яруу сайхан хэрэгцээг хангахын зэрэгцээ ардын дуу нь бас домог түүхээс улбаатай байдаг нь улам бүр сонирхолтой.